Монгол улсын шинчиллийн засгийн газар үзүүлж байна. Зөв шинжилэл их бүтээн байгуулалт хөгжил дэвшилт төтөлсөн 2 жил. 2012 оны 8 дугаар сард байгуулагдсан шинжиллийн засгийн газар нь авилга, хүнд суртал, хаалттай байдлыг өөрчилж, эх орондоо ээлтэй, иргэдтэй нээлттэй, шударга ёсыг эрхмэлсэн, шинжилэлт хөтөлсөн засгийн газар байх зорилгын дор хүсэл зорилгоо нэгтгэн улс орноо бүтээгч, үйлдвэрлэгч, хүчтэй эдийн засагтай, хүн амн эрүүл, баян, хүчирхэг, хөгжингүй Монгол улс болохын төлөө сэтгэл нэгдэн зүтгэсэн 2 жилийн ажлын товч тайлангаа та бүхэндээ хүргэж байна. Сайн засаглал, иргэддээ нээлттэй, шуурхай байх ёстой. Засаглалын шинжиллийн хүрээнд Монгол төрийн ордныг иргэддээ нээлттэй болголоо. Төрийн ордонд өнгөрсөн 2 жилд 300 гаруй мянган иргэн зочлоо. Төрийн албаны хүн суртал, хариуцлагагүй байдлыг шуурхай шийдвэрлэхийн тулд иргэдийн дуу хоолойг сонсох 11 төвийг байгуулж өнгөрсөн 2 жилийн хугацаанд иргэдийн нийт 100 гаруй мянган санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэлээ. Мөн төрийн үйлчилгээг төвөгжрэлгүй шуурхай болгохын тулд түүц машин төслийг хэрэгжүүлснээр 400 гаруй мянган иргэд төрийн үйлчилгээг нэг зэгээс хурдан шуурхай авсан тооцоо судалгаа гарлаа. Төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын цагийг 1 цагаар урагшлуулж доод ажлын өдрийг цуцлав. Шинжиллийн засгийн газрын эхлүүлсэн нээлттэй ухаалаг төрийн үйл ажиллагаа нь барилга, гаал, мэрэгжлийн хяналт, тусгай зөвшөөрөл, тендер, гадаадд суралцах сонгон шалгаруулалт, газар олгох гэх мэт элдв харлага дагуулсан үйл ажиллагаануудыг ил тод иргэддээ нээлттэй болгон хөнгөвчлөхөд анхааран ажиллалаа. Татвар санхүүгийн тайлан, торгуулийн систем зэрэг хүндрэл ачааллыхтай ажиллагаануудыг цахим хэлбэрт шилжүүллээ. Энэ бүхний үр дүнд төрийн өмчит компаниудын алдагдал 6 тэрбум төгрөгөөр буурч 1.80 төгрөгийн үр авлага барагджээ. Зөвхөн замын торгуулийн сангийн орлого гэгтэл 4 дахин нэмэгдсэн байна. Шинжиллийн засгийн газар хийсэн болон хийх ажлуудынхаа талаарх нээлттэй мэдээллийг иргэд болон засаг захиргааны нэгжүүдэд шуурхай хүргэх зорилгоор шинжилж шийдээ 222 аймгийн цахим хурал, өглөөний шин санаа, ерөнхий сайдын 30 минут бүтээн байгуулалтын цаг гэсэн үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулан орон даяар хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан түгээж байна. Шинжиллийн засгийн газар Монгол хүнээ Монголдон сайхан амьдруулах зорилтын хүрээнд эдийн засгийн бодлогын зоримог шийдэл шинжилэлүүдийг хэрэгжүүллээ. Эдийн засгийн урсгалаан өнөө маргаашаа арга цаасан халамжийн бодлогод бус Монгол хүн маргааш сайхан амьдрахад чиглүүлэхийн тулд тогтвортой ажлын байр, бүтээн байгуулалтанд голлон анхаарч, байгалийн баялагын орлогоо эх орондоо үлдээхийн тулд үйлдвэрлэгч бүтээгч улс болох зорилтод тавин шамдан ажиллаж байна. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод шинэ суурьшлийн бүс бий болох ажлыг эхлүүлж, Улаанбаатар хотод 2 байршилд унтны усны шинэ их үүсвэрүүд, цахилгаан дамжуулах төвүүд, газар дээрх болон доогуурх иж бүрэн инженерийн дэд утсыг шинээр хийж гүйцэтгэлээ. Ингэснээр 60,300 айл амьдрах төглөг орон сууц, 31,000 хүүхдийн сургууль, 15,000 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, ахуй үйлчилгээ, олон нийтийн барилга байгууламж барьж байгуулах нөхцөл, дэд бүтцийн суурь бүтээн байгуулалт шинээр буй болоод байна. Эдгээр дэд бүтцийн бүтээн байгуулалт нь Монгол улсад сүүлийн 40 орчим жил хийгдээгүй томоохон төсөл юм а. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 25 үйлдвэр тоног төхөөрөмжөөн шинчилж, шинээр 13 барилгын материалын үйлдвэр нээгдлээ. Цементийн дотоод хэрэгцээг эх орондоо хангадаг болохын тулд дэмжлэг үзүүлснээр хөтлийн цемент чохон үйлдвэр жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрээ нээлээ. Мөн Чингис бондын санхүүжилтээр хувийн хэмжлийн 2 аж ахуй нэгж тус бүр сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг эх онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Цаашид Монголдон үйлдвэрлэх хувийн хэмжлийн төслүүдийг дэмжснээр 2016 он гэхэд манай улс цемент, арматур зэрэг барилгын материалын гол хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээс бүрэн хангадаг болсноор гадагшаа чиглэсэн валютын томоохон урсгалыг эх орондоо үлдээх бодит нөхцөл байдал бий болоод байна.
Шинжлэлийн засгийн газар аймаг хот суурин газруудаа хатуу хүчилтэй замаар холбохыг нэгэн гол зорилгоо болгон ажилласны үр дүнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 2503 км хатуу хүчилтэй зам шинээр байгууллаа. Энэ нь өнгөрсөн 5 засгийн газрын 12 жилд барьсан авто замаас 200 км-ээр илүү гарсан үзүүлэлт юм. Цаашид 2016 он гэхэд бүх аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хүчилтэй замаар холбохоор цаг нартаа уралдан ажиллаж байна. Монгол улсын засгийн газраас экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох 888 төсөл шалгаруулж, Чингис бондын хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэж, бодит ажил болон хэрэгжиж эхэллээ. Дээрх төслүүд хэрэгжснээр монголчууд бид үйлдвэрлэгч бүтээгч ард түмэн болж, тогтвортой ажлын байр олноор бий болон эдийн засагт өсрөнгүй хөгжлийг авчрах гол суурь болох юм аа. Монгол улс анхны ойрын өвчлөлийн Boeing 767-300ER загварын агаарын хөлөгтэй болсон төдийгүй хөшигтийн хөндөд олон улсын иргэдийн нисхийн байгууллагын стандартад бүрэн нийцсэн шинэ нисэх онгоцны буудын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Монгол инженеруудын мэдлэг ур ухаанаар төмөр замын тээвэрлэлтийн хурдыг 1.5-аас 2 дахин нэмэгдүүлэх хүчин чадал бүхий 2 загал зүтгүүрийг бүтээн угсарч ашиглаж байна. Мөн замын үд бомтыг өргөтгөн шинчилснээр төмөр замын ачаа хэргэлт 3 дахин нэмэгдлээ. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн ойрын гол ирээдүй болох уул уурхайн экспортыг эрс нэмэгдүүлэх зорилго бүхий 5 толгой гашуун сухай чиглэлийн 267 км шинэ төмөр замыг 2015 оны 10 дугаар сараас нүүрс тээвэрлэж эхлэх төлөвлөгөөтэйгээр бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Цаашид хөгжлийн суурь болсон 1800 км шинэ төмөр зам барих суурь зохион байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн эрчимтэйгээр эхлүүлээд байна. Ингэснээр 40 жил зогссон төмөр замын бүтээн байгуулалт цаашид саадгүй үргэлжлэх боломж бүрдлээ. Монгол улсын хүн амын өсөлт, суурьшлийн бүсийн хэд нэгтэршил, өсөн нэмэгдэх цахилгаан дулааны хэрэглээг найдвартай хангах зорилгоор ухаалаг менежментийн бодлого боловсруулан эрчим хүчний шинэ их үүсвэрүүдийг бий болголоо. 4-р цахилгаан станцын 123 мегаваттын өргөтгөл, амгалан дулааны станц, салхитын 50 мегаваттын цахилгаан станц гэсэн 3 том бүтээн байгуулалт энэ оноос ашиглалтанд орон ажиллаж эхэлснээр нийслэл хотын томоохон тулгымдсан асуудлыг шийдвэрлсэн төдийгүй нийт 100-аад мянган айл өрх, 100 шинэ барилга байгууламж найдвартай эрчим хүчний их үүсвэртэй болж байна. Дээрх 3 төсөл нь бүтээх, хөгжүүлэх, сэтгэл байвал ямар ч асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой гэдгийг харуулсан томоохон хэмжээний бүтээн байгуулалт байв. Мөн улсын хэмжээнд 1200 км цахилгаан дамжуулах шугам шинээр барьж, уул уурхайн бүс нутгууд болон өсөн нэмэгдэж байгаа хэрэглээтэй 105 сумын эрчим хүчний хэрэглээг шийдвэрлэлээ. Монгол улсын нийт хүн амын тал гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн цогц бодлогыг тодорхойлж, улсын хурлаар хэлэлцүүлж батлууллаа. Мөн гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар 184 мянган өрх айл буюу 720 мянган иргэний амьдрах орчныг эрс өөрчлөх төсөл нийслэл хотын 9 дүүрэгт амжилттай хэрэгжиж эхлээд байна. Төр иргэдийн хамтын зүтгэлээр амжилттай хэрэгжиж байгаа уг төсөл Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирлыг арилгах хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа юм. Нийслэл Улаанбаатар хотын иргэн бүрийн тулгымдсан асуудал болон авто замын төвчрлийг шийдвэрлэх зорилгоор уулзур гарцуудын ашиглалтыг сайжруулж нэмэгдүүлэхийн тулд гудамж төслийг санаачлан хэрэгжүүлж 2 жилийн хугацаанд 20 гаруй уулзуурыг бүрэн шинчиллээ. Энэ хүү ажил нь шууд болон шууд бус нөлөөгөөр иргэдийн халаасанд 30 орчим тэрбум төгрөгийг үлдээж чадсан бүтээлч ажил байлаа. Цаашид гудамж төслийн хүрээнд Улаанбаатар хотод анх удаа хөндлөн болон босоо тэнгэлгээр хурдны зам барих ажлыг эхлүүлээд байна. Дээрх хурдны замууд баригдаж ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын замын төвчрлийн асуудал 50% буурна гэсэн тооцоо судалгаа гараад байна. Иргэдийг орон сууцчлах бодлогыг шинээр тодорхойлж, нийслэл хотод 8%, орон нутагт 7% хүүтэй зээл олгож эхэллээ. 2014 оны 9-р сарын 20-ны өдрийн байдлаар Монгол улсын хот суурин газруудад нийт 42563 өрхийг 1,80,897 тэрбум төгрөгийн ипотекийн 8% хүүтэй зээлэнд хамрагдуулсан байна. Дээрх зээлийн хөнгөлтөөс ипотекийн зээлтэй иргэн бүр сардаа 400 мянга, нийт зээлээ төлөх хугацаанд 50-70 сая төгрөг зөвхөн хүүгийн төлөлтөөсөө хэмнэх бодит боломжоор хангагдлаа.
Нийслэл хотын агаарын бохирдол хит төвлөрлийг сааруулах, иргэдийг хямд үнэтэй чанартай орон сууцаар хангах зорилгоор шинжлэлийн засгийн газар буян тухай 1-2 орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэн эхний ээлжийн барилгуудыг ашиглалтанд оруулад байна. Мөн Улаанбаатар хотод өмнөх жилүүдэд дээд тал нь 20 мянган айлын орон сууц ашиглалтанд ордог байсан бол өнгөрсөн ганцхан жилд 36 мянган айлын орон сууц шинээр ашиглалтанд орлоо. Цаашдаж энэ тоо улам өсөх нь тодорхой байна. Монгол улсын засгийн газар Монгол банктай хамтран гол нэрийн барааны үн тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр эдийн засгийн болзошгүй сөрөг үр дагавруудаас гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнийг хамгаалж 2 жилийн турш тогтвортой байлгаж чадлаа. Шатхууны жижиглэн худалдаа, импортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд, барилгын салбарыг дэмжиж, улмаар үнийг бууруулах, эрчим хүчний аюулгүй тогтвортой байдлыг хангах зэрэг үндсэн чиглэлүүдэд хэрэгжүүлсэн үн тогтворжуулах хөтөлбөр нийтдээ иргэдийн гар дээр 700 орчим тэрбум төгрөгийг үлдээж чадлаа. Өргөн уудам тал нутагтаан иргэн бүрэн төрийн үйлчилгээгээр бүрэн хангагдан тогттой амьдрах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий аймгийн төв бүрийг хот болгоё, шин сум төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн 11 аймагт орчин үеийн шаардлагыг бүрэн хангасан эмнэлгийн оншилгооны төвийг бүрэн ашиглалтанд орууллаа. Цаашид бүх аймгийн иргэд үзлэг оншилгоо хийх гэж нийслэлийг зордгийг бүрэн шийдвэрлэнэ. Монгол улсын засгийн газар хөдөө аж ахуйн биирж байгуулж 2014 оны 9-р сарын 24-ний байдлаар нийт 269 удаа арилжаа зохион байгуулж 919.4 тэрбум төгрөгийн арилжаа хийлээ. Мөн орон нутаг аймгийн төвийн иргэдийг эрчим хүчээр хангах зорилтын хүрээнд бүх аймагт дулааны станц барих ажлыг эхлүүлсэн төдийгүй эхний ээлжинд 5 аймагт шинэ дулааны станц шугам сүлжээг барьж байгуулан эх хонд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Аймаг бүрт баригдах мянган айлын орон сууцыг инженерийн дэд үтсийн хамт барих ажлыг шийдвэрлэж эхлүүлсний үр дүнд зөвхөн 2014 оны эхний хагаст аймгийн төв томоохон суурин газруудад 12,000 орчим айлын орон сууц ашиглалтанд орлоо. Мөн Монгол улсын ерхий сайд 2 жилийн хугацаанд 21 аймагт хүрч ажиллан орон нутгийн иргэдийн асуудлыг шийдвэрлэж ажиллалаа. Орон нутгийн тулгымдсан асуудлуудыг өөрсдөө хэлэлцэж шийдвэрлэхэд зориулж орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан 280 тэрбум төгрөгийн захиран зарцуулах эрхийг нутгийн иргэд болон засаг захиргааны нэгжүүдэд хуваарлав. Малчдыг жижиг дунд үйлдвэрлэгч мөн болохыг батламжилж, малын түүхийд үндэсний үйлдвэртэй тушаасан тохиолдолд урамшуулал авах боломжийг бүрдүүллээ. Ноос ноолуур, арьс ширний салбарт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэхийн тулд 300 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өмнөх 20 гаруй жилд олгож байсан хөнгөлтэй зээлүүдээс ч их байгаамаа. Эх орны эрүүл хөрсөнд ургасан хүнсийн ногоогоор зах дэлгүүрүүдийн лангуу дүүрч энэ жил эх орны Улаанбуудай, Төмөс, Гурилаар дотоодын хэрэгцээгээ 100% хангах боломжтой байна. Манай улсын найрсаг харилцаатай хөрш орнууд буюу дэлхийн тэргүүлэгч гүрнүүд болох Орос, Хятад улсын төрийн тэргүүнүүд манай оронд ердөө 14 хоногийн зайтай албан ёсны ажиллууд хийлээ. Дээрх ажил нь хөрш орнуудтай харилцах Монгол улсын харилцааг шатахиулсан үйл явдал төдийгүй Монгол улсаар дамжин өрөх тээвэр, хөрш орнуудаар дамжин далайд гарцтай болох зэрэг нийгэм эдийн засагт чухал ач холбогдол бүхий стратегийн ач холбогдолтой шийдвэрүүд гарсан айлчлалууд болж өндөрлөө. Улаанбаатар хотын 126 мянган айл өрхийн өвөлжилтийн хүндрэлтэй асуудал болох түлээ нүүрсний үнийн талаар засгийн газар ухаалаг санаачлаг гарган тоон тутам нь 230 мянган төгрөгөөр зарагддаг байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгон бууруулж, үр дүнд нь иргэд түлээ нүүрсний зардлаа 70 орчим тэрбум төгрөгөөр буурууллаа. Шинжлэлийн засгийн газар Монгол улсын ирээдүй болон хүүхэд залуусын хүмүүжил, сурч боловсрох таатай орчин, багш нарын ур чадварыг хөгжүүлэх тал дээр шат дараалалтай олон арга хэмжээг хэрэгжүүлж байна. Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр, сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын чанарыг шинжилэн, авьяас, ном гэсэн 3 дэд хөтөлбөртэйгээр батлагдсан 756 ерөнхий боловсролын сургууль, 1067 цэцэрлэгийн нийт 690,694 хүүхэд сурагчдын хүрээнд амжилттай хэрэгжиж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын орчныг сайжруулах зорилгоор 450 гаруй мэрэгжлийн анги танхимыг шинээр тогтжуулж 35,000 гаруй багш нарыг мэрэгжил дэвшлүүлэх хөтөлбөрт хамрагдууллаа. Түүнчлэн цэцэрлэгт явдаг хүүхдийн тоо 20 гаруй мянгаар нэмэгдэж, улсын төсвийн хөрөнгөөр өмнөх 5 жилийн дунджаас 3 дахин илүү буюу 105 цэцэрлэг ашиглалтанд орлоо. Мэрэгжилтэй чадвартай ажилтныг бэлтгэн гаргах, ажлын байр бий болгож чадах, ажил олгогчийг дэмжих, ажил олгогч, ажил хайгч хоёрыг нэг цэг дээр уулзуулах цог төлбөрийг хэрэгжүүлснээр өнгөрсөн 2 жил
75 мянган ажлын байр бий болсон нь өнгөрсөн 20 жилд бий болсон жилийн дундаж ажлын байрнаас 3 дахин их байна. Засгийн газраас 5 толгой нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Ойрын 2 жил хагасын дотор 30 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр барих, энэ хэмжээний нүүрсийг жил бүр экспортлох, төмөр замыг гүйцэн барьж байгуулах, урьдчилгаа төлбөр төлөх, удирдлага менежментийн хариуцлах нөхцөлтэйгээр гадна дотны хөрөнгө оруулагчдыг татах замаар 5 толгойн асуудлыг энэ ондон багтаан шийдвэрлэнэ. Ийхүү Монгол улсын шинжилгээний засгийн газар ил тод нээлттэй, иргэдтэй ээлтэй, хүнд сурталгүй, зорилго нэгтэй ажиллаж, зөв шинжилэл, чанартай бүтээн байгуулалт, их хөгжил дэвшил рүү хамт даазутгсан 2 жилийн ажлын товч үр дүнгээ та бүхэндээ төлөвлөлөө. Монгол хүн Монголдон эрүүл баян, эрдэм мэдлэгтэй, тохилог аюулгүй, сайхан амьдрах маргаашийг хамт даан бүтээцгээе. Монгол улсын шинжилгээний засгийн газар